Тэгэхээр энд байгаа нэг илүү электроныг метилийн групп авсан учраас цэнэггүй буюу иончгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр соронзон дундуур гарахдаа ямар нэг мөрөөлтийг үзүүлэхгүй учраас детекторт бүртгэгдэхгүй шууд чигээрээ гараад явчихна. Харин нүүрс төрөгчийн катион бүхий фрагмент нь детекторт бүртгэгдэх бөгөөд түүний 1 молийн хэмжээ 28 грамм байна. Гэхдээ та бүхэн бас нэг зүйлийг санаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бол бас л байж болох нэг сонголт. Дараагийн нэг сонголт бол электрон туяа энэ холбоосыг бөмбөгтөхөд эсэргээрээ буюу нэг илүү электрон энэ баруун тал руугаа очих бол дахин нэг нүүрс төрөгчийн катион зүүн талынх дээр нь үүсэх ба баруун талынх нь саармаг болж детекторт бүртгэгдэхгүй байна. Харин энэ шинээр үүссэн нүүрс төрөгчийн катионы массын хэмжээ 15 грамм байна. Тэгэхээр сая бид нар пропанын молекул хэрхэн задарч фрагментууд үүсч болох тухай ярилцаж байна. Тэгэхээр энэ бүгд биднэрт юуг хэлээд байна вэ гэдгийг мэдхийн тулд бүгдээрээ эргээд спектр дээр харж ярилццгаая. Бид нар түрүүн ярьсан молекулын жин 44 учраас пик нь 44 дээр гарч ирж байна гэж. Харин бусад үүсэх боломжтой 3 фрагментуудын пикүүд ч гэсэн спектр дээр гарч ирэх боломжтой. Жишээлбэл хамгийн дээр байгаа нэг моль нь 43 грамм байх энэ молекулын пикийг 43 дээр гарч ирэх бол 2 дахь 1 молийн хэмжээ 28 грамм байх фрагментын пик 28 дээр. Харин хамгийн сүүлийн нэг моль нь 15 грамм байх метил нүүрс ус төрөгчийн пик нь 15 дээр тус гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн ажигласан байх. Спектр дээр зөвхөн ионцсон молекулын пикийг харуулаад зогсохгүй, түүний боломжит фрагмент буюу задарсан хэсгүүдийн пикүүдийг бас давхар харуулдаг байна. За тэгвэл бүгдээрээ энд төр зур аазнаад хамгийн их хэмжээг зааж байгаа пикийн тухай авч үзцгээе. Бид нарын энэ спектр дээр бол 44 дээр байгаа молекул нь хамгийн задраагүй буюу бүтнээрээ байгаа молекул гэж үзэх магадлалтай. Өөрөөр хэлбэл 44 гэсэн хэмжигдэхүүн нь хамгийн хүнд хэмжээг зааж байгаа пик их бөгөөд ийм учраас үүнийг пронанын ионцсон молекулынх гэж нэрлэж байна. Тийм учраас энэ бол их чухал байгаа юм. Түүнээс гадна өөр бас нэг чухал нэршлиг та бүхэн мэдэх ёстой. Спектр дээрээ эргээд анхаарлаа хандуулцгаая. Спектрийн Y тэнхлэг дээрх хамгийн өндөр пикийг суур буюу base peak гэж нэрлэдэг. Энэ пик нь одоо дэлгэцэн дээр ногоон өнгөөр будсан энэ химийн нэгдлийн агуулмжийн хэмжээг энд зааж байгаа. Энд анхаарах ёстой зүйл бол энэхүү нэгдэл нь нүүрс төрөгчийн катион бөгөөд хоёр дахь задралын катион гэж нэрлэх ба бусад үүссэн фрагментууд дотроос хамгийн их буюу агуулмжийн хэмжээ өндөр байгаа нь харагдаж байна. Яагаад гэж вэ? Тэгвэл бүгдээрээ бусад пикүүдийг харцгаая л да. Хөхөнгийн пик нь хөхөнгийн хүснэгтэнд байгаа энэхүү химийн нэгдэл үүссэн учраас спектр дээр гарч ирж байна. Энэ бол харин анхдагч нүүрс төрөгчийн катион байна. Нэг зүйлийг сайн санаж байх ёстой шүү. Ер нь анхдагчаас илүү хоёр дахь нүүрс төрөгчийн катион илүү тогтвортой байдаг. Тийм ч учраас бид нар ногоон өнгөөр будсан энэ фрагментийн тархалт буюу агуулмж нь цэнхэр өнгөтэйгөөс илүү их байх магадлалтай. Бодит байдал дээр ч гэсэн тийм байна. Тийм болохоор спектр дээрх суур буюу base peak-ийн хэмжээ хамгийн өндөр байх ёстой. Үүгээр юу хэлхийг хүсэж байна вэ гэвэл base peak гэдэг нь хамгийн тогтвортой байх фрагментийг хэлдэг гэж ойлгож болно. Тийм болохоор агуулмжийн хувьд хамгийн их буюу пикүүд дундаас хамгийн өндөр хэмжээг заах нь ойлгомжтой юм. Хамгийн сүүлийн метилийн фрагментийн хувьд агуулмжийн хувьд хамгийн бага байна. Учир нь өөрөө метилийн радикалууд маш тогтворгүй байдаг. Бараг спектр дээр бүртгэгдэхгүй ч байж болох учраас пик нь 15 дээр гарч ирэхгүй ч байж болно. За энэ дэлгэцэн дээр пропаны молекулын масс спектрийг харуулж байна. Энд төр зогсоодох юм. Та бүхэн энэ танилцуулгыг сонсож байгаад сонирхолтой юм байна. Гэхдээ яагаад манай багш надаар иймэрхүү юм асууна гэж хэлж бодож магадгүй юм л да. Бид нар тэр сэдв рүү орох болно. Харин одоохондоо зүгээр л масс спектрометрийн машин яаж ажилдаг болох, гаргасан мэдээллийг хэрхэн ойлгож унших талаар ойлгочих хэрэгтэй. Бид нар явцын дунд төрөл бүрийн практик дадлагын дасгалууд дээр ажиллах болно. За одоо бүгдээ анхны дадлаг дасгал дээр ажиллацгаая. Анхаараарай. Асуултанд дэлгэцэн дээр харуулж байгаа хоёр спектрийн аль нь пентан, аль нь хоёр метил бутаных вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр пентаныг масс спектрометрийн багж руу оруулж уншуулсан байна. Мөн хоёр метил бутаныг бас масс спектр руу оруулж уншуулад үр дүнд нь энэ дэлгэцэн дээр байгаа хоёр спектр гарч ирсэн байна. Аль нь аль химийн нэгдлэх вэ гэсэн асуулт байна. За тэгвэл молекулын томьёог харъя л да. Пентан гэдэг бол 5 нүүрс төрөгчийн атомтой урт гинжин молекул байгаа. Харин 2 метил бутаны хувьд ийм бүтэцтэй байх нь байна. За одоо бидэнд байгаа масс спектрийг харцгаая. Хоёуланд нь хамгийн хүнд пик 72 дээр гарч ирсэн байна. Хэрвээ пентаны молекул жинг тооцвол 1 молийн хэмжээ нь 72 грамм байна.
Яг ийм молекулжийн 2 метил бутаанд ч гэсэн байна. Тийм болох ионцсон молекулын жим бол биднэрт альнийх нь болохыг тодорхойлоход тус болохгүй юм байна. Гэхдээ сайн ажиглавал энд нэг ялгаатай зүйл байна. Хоёр спектрийн хоёуланд нь 57 дээр пик гарсан байх бөгөөд нэгнийх нь харьцангуй агуулмжийн хэмжээ, нөгөөгийнхөөсөө хамаагүй их байна. За тэгвэл одоо хоёр нэгдлийнхээ молекулуудыг харж аль нь 57 дээр хамгийн их пикийг үзүүлэх магадлалтай байх нь вэ гэдгийг тодорхойлъё. Өөрөөр хэлбэл жаахан тоо бодъё. Пентанаас эхлэе. 72-оос хасах нь 57 гэвэл ямар нэг 15 г масс бүхий молекулыг алдсан байх ёстой болох нь. Тэгэхээр 15 г гэдэг бол метилийн массын хэмжээ. Тэгэхээр энэ дээр анхаарлаа хандуулад аль молекул нь фрагментц болох явцад метилийн бүлгийг алдах магадлал хамгийн их вэ гэдгийг бид нар олох хэрэгтэй болох нь. За эхлээд пентанаас эхлэе. Эхлээд электрон туяагаар молекулыг бөмбөгтөхөд эхний ээлжинд 1 болон 2 дугаар нүүрс төрөгчийн хоорондын холбоог задалсан бөгөөд ингэхэд зүүн талд байгаа метилийн бүлэг салж баруун гар тал дэх нүүрс ус төрөгчийн катионыг үүсгэсэн ба энэ ионцсон молекул нь масс спектрометрт бүртгэгдсэн учраас спектрийн хавтгайн 57 гэсэн утхан дээр пикийг үүсгэж байна. За тэгвэл одоо 2 метил бутаныг харцгаая. Мөн электрон цацрагаар бөмбөгтөхөд мөн метилийн бүлэг өртөгдөж салж явах. Ингэснээр үлдсэн буюу доод талын энэхүү ионцсон молекул нь масс спектрт бүртгэгдэж мөн 57 гэсэн утга дээр пик илрэх болно. Хэрвээ бид нар энэ холбоосыг тасалбал бид нар хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэнэ. Харин пентаны хувьд бид нар иймэрхүү фрагментыг үүсгэхэд дандаа анх дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэх болно. Энд нэг анхаарах ёстой зүйл бол пентаны молекул цаашдаа яаж ч задарч байлаа гэсэн. Хизээч хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэж чадахгүй. Харин 2 метил бутаны хувьд сая бид нар харсан. Метилийн бүлэг салахад хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл 57 дээр гарч ирсэн пикийн харьцангуй агуулмж, хэмжээ хамгийн их байгаа нь 2 метил бутаных бөгөөд харин баруун талд байгаа нь пентаных болж таарч байна. Дахиад хэлэхэд 2 метил бутаны 57-д илрэх харьцангуй агуулмжийн хэмжээ харьцангуй өндөр байх бөгөөд харин пентаны хувьд бол тийм өндөр байж чадахгүй. Та нарын шалгалтанд иймэрхүү төрлийн асуултууд ирэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар эндээс юу ойлгож авах ёстой вэ гэвэл нэгдүгээрт масс спектрометр нь химийн нэгдлийн молекул жингийн талаарх мэдээллийг гаргаж өгнө. Ихэнх тохиолдолд хамгийн өндөр масс цэнэгийн харьцаа нь хамгийн хүнд пикийг үүсгэдэг бөгөөд түүнийг ионцсон молекулын пик гэдэг. Яагад гэвэл энэ молекул нь хамгийн бүтэн буюу задраагүй байгаа төлөв нь байх магадлалтай байдаг. Хоёрдугаарт масс спектрометр нь молекулыг фрагмент буюу жижиг химийн нэгдлүүд болгон задлж өгдөг бөгөөд эдгээр фрагментууд нь бас масс спектр дээр пик байдлаар гарч ирдэг. Хамгийн их тархацтай буюу агуулмжтай фрагмент нь хамгийн өндөр пикийг үүсгэх бөгөөд түүнийг суур буюу base peak гэж нэрлэдэг. Суур пикээр бусад үүссэн фрагментуудтай харьцуулахад хамгийн тогтвортой байх фрагмент химийн нэгдлийг илэрхийлдэг гэж хэлж болно. Та масс спектрометр багажны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Medimbex International компанитай холбогдохыг хүсье. Та манай Medimbex ажлын цувгийг subscribe хийхийг зөвлөж байна. Бид 7 хоног бүр шинэ мэдээллийг орчуулан хүргэж байх болно.